За би 11 оноос хойш одоо 7 дахь жилээ энэ нүүдэлчин фестивалд оролцож байгаа. Яг хөө энэ нүүдэлчин фестивалд оролцдог маань бас одоо өв соёлоо одоо түгээн дэлгэрүүлэх нэгдэхэд өөрийнхөө хийж байгаа энэ өв соёлынхоо юмыг хойч үедээ залуу үедээ түгээн дэлгэрүүлж нэгд хоёр дахьд бас ингээд үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ маань бас энэ өв соёл болон үзэсгэлэн худалдаануудад одоо борлуулалт олонний танил болж бүтээгдэхүүн маань бас ямар чанартай ямар юм болж байна гэдг нь бас олонний танил болдгоороо бас нэгэнтээ энэ хийж байгаа ажил маань борлуулалт сайтай ингэж байдаг. Тэгээд би бол одоо жил болгон ер нь фестивал явагдаж байгаа жилдүүд одоо оролцохгүй байх гэж байдгүй. Би бол энэ Төв аймгийнхаа одоо музейн энэ хүмүүстэй хамтарч энэ музейн гэртүүд одоо би үзэсгэлэнгээ гаргаж дан энэ ширмэл ширдгээр одоо уламжлалчаа гар аргаар хийж байгаа ширмэл ширдгээр ингэж үзэсгэлэн гаргаж байна. Одоо 23 онд бол 970-80-аад шавьтай байсан. Тэрнээс хойш яг нэг олон шавьуул бас ягаагүй. Тэгээд ер нь сургуулийн хүүхдүүд ингэж бас дугуйлан хичээллүүлж яг нэг 10 гаруй 10 хэдэн хүн хүүхдэд ингэж өрүүлж ачцээ нэртэй бас зааж ачцээ нэр маань ноднингийн одоо бас энэ нүүдэлчин фестивалд одоо 3 хүүхэд очиж оролцлоо. Энэ жил бол одоо би даваасан буу гэдэг энэ эсхийн дээр одоо бас сургалт хийж ингээд дагуудад одоо туслах ингээд яг хийж одоо миний хажууд ойж ингээд туслахаар явж гэн ингээд бас хуучнтайгаач бас адилгүй нэг одон нэмэгдэхгүй ч гэсэн бас нэрсээр ингээд сургалт авъя гэсэн ус зөндөө байдаг. Тэр болгонд бас ганцаарчилж өгдөг. За ер нь бол одоо энэ эсхийн ширмэл эсхийн ширмэл ширдэг ширхүүл нэгдэхэд одоо залуучууд хүүхдүүд бол хамгийн түрүү сууд сурна. Сууд сурна гэдэг маань бас хөдөлмөрийн үр дүн бүтээлүүл тэрнээс хамаарна. Энэ ширмэл ширдгүүд маш удаан оёгдож гараас гарддаг учраас олон хоногийн ажил болдог. Зүгээр бос цуугаал гарч ороод ингээд байх юм бол ширмэл ширдэг маань олон өдрийн үйл ажиллагаа олон өдөр үргэлжилдэг. Тийм учраас энэ сууж нэгдэхэд сууж сурна. Хоёр дахьд энэ ширмэл маань одоо хүний биед эрүүл мэндэд бол одоо яг эрхтойгийн цэвэр бүтээгдэхүүн нэгдэхэд чанар хамгийн гол нь нөгөө чанар дээр анхаарах хэрэгтэй. Ямар ч одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн гол юм бол чанар худалдан авагч одоо сэтгэл одоо хангалуун одоо олон жилийн эдлгээтэй тийм юм хийхдээ одоо чухал. Тэр юугаар онцлог чанар нь юун дээрг бол одоо яг хуучин монголчуудын одоо уламжилт аргаар хийж байгаа одооны хүүхдүүд бол залуучууд бол одоо носон утас энтрээр оёдгол маш буруу юм аа гэж би өөрөө миний хувьд бол боддог. Яагаад гэвэл тэмээний утсаар ингэж оёно гэдэг маань хуучны манай монголчууд хөгшчүүд бол одоо тэмээний утас бол ганцхан утас элэгдээ тасрахад тавдагдаад цаашаа судардгүйгаараа нөгөө бүх бат чанар нь тэрүүгээрээ батлагдаж байдаг юм аа.